Нэгдүгээр суралт Жэг хэн гэдэг шинэ найзтай болсон бэ? Хаашаа гэдэг шинэ найзтай болсон. Эхнээсээ явна шүү дээ. За дараагийн бүт. За маш амжилттай хариуллаа. За таашиг хүү та авшээ. За дараагийн асуулт. За ташийн юу унж ирдэг вүлээ? Ямар шиг унж ирдэг вүлээ? За нэгдүгээр сурал дээр гардаг байгаа шүү. За нэгдүгээр сурлаа уншсан уу? За тэгвэл за дараагийн бүт. За хайр начид зогчих чинь дөө. За ташийн ямар шүү унж ир юу унж ирдэг вүлээ? машин. Машин биш ээ. За дараагийн. Нэгийг аваа. За нэгдүгээр сурал дээр ташийн маань юу унаж ирдэг вүлээ? За сайн нэгдүгээр сурлаа уншсан билүү? Уншаагүй. За маш зүйтэй хүн шувуу унж ирдэг байгаа шүү дээ. За ууртай ноёныг хэн гэдэг вүлээ? Бараа. За маш амжилттай байлаа. Дараагийн асуулт. Яг ихний хүүхдтэй хариулдаг юм шиг. 12 жилийн 10 дахь амьд нь юу вэ? За булган нөхөр гэж тоолох нь за ямар хэвтэн байдаг вэ ард нь? Мэдхгүй байна уу? За тэгвэл за ханаас очив. За 12 жилийн 10 дахь амьд нь юу вэ? Тэгэхээр За маш зөв байна. За баярлалаа. За дараагийн. За монголчууд хаан дуулахыг цэгэрлдэг вэ? Аав ээж нь ингээл хаан дуулж болохгүй шүү гэдэг үл мэдэх үү? Ой. аранда За маш зөв байна. Ямар сэрэг. За Монголын зүрэг байгаа шүү. Заяа сайн санааны үзүүрт юу байдаг гэдэг үлээ? Сайн санааны үзүүрт мэдхгүй шүү. За дараагаас. Тэгээ за сайн санааны үзүүрт гэдэг гэдэг. Шатоос. За мундаг байна. За дараагийн асуулт. Нэг нэг хариулах үү? Тэг. За хоёрдугаар сурал дээр сурлаас асууж байгаа асуулт байгаа шүү дээ. Авраг биетийг хэн гэдэг вэ? чинтүү. За маш зөв. За хоёрдугаар сурлаа уншсан билүү ойлоо? Ашигийнхаа хоёрдугаар сурлыг уншсан уу? За тэгвэл авраг биет юу гэж тосгоноор нэг хашгирсан бэ гэж байна. Тосгонд ирээд бүх хүмүүсийг айлгаад юу гэж хашгирсан юм болоо? За тэрийг мэдчихэв үү? Сайн санахгүй байна. Сайн санахгүй байна. За хамгийн хуулаар явж байна. Таашиг. Тий таашиг гэж за хариултыг авчи таашиг хаана вэ? Таашиг надад гаргаж өг гэж тосгоноор нэг шаарддаг тийм ээ. За маш мундаг. За Монгол ахуйтай холбоотой асуулт байна шүү заа юу. Хөдөө за гүүний саамаар хийсэн цагаан идээг юу гэдэг вэ гэж юм. Тэгвэл за 100 наадмаар бид нар удаг штэ тий наадмаар уугаа томчууд уугаад идэг тий. Гүүний саамаар хийсэн. Гүү гэж мэдгүй. За сайн байна. За маш амжилттай. За хана чи. Айраг. За айраг маш зориуллаа. За 12 жил багтаж чадаагүй юм тийм хэлнэ үү? За мэдээж хэлнэ. За хөөрөний ууц савыг юу гэж нэрлэдэг вэ? За маш мундаг байна. За. Гугаар сурлаас асууж байгаа биш үү? За юу ташигийн. За ташийн орой хоолндоо юу идсэн бэ гэж. Сүсний бэдэ. Маш зөв байна. За баяр хүргэе. За дараагийн асуулт. За ташигийн 3 дугаар сурлаас асууж байгаа маань сүнснүүдийг хэрхэн хөөж зайлуулсан бэ гэж. Манаас сахалт узаа
Луусан сарыг идэх. Ямар мундаг юм бэ тийм үү? Сайн яриулаа. За баяр хүргэе. За дараагийн асуулт. За юм бол чинь за энэ толгой байдаг штэ. Толгой гэдэг үгийн хүндэтгсэн нэрийг нэрлэнэ үү гэж толгойг өөрөөр юу гэдэг вүлээ? За хичээнгүй ташаага бүгдийг нь уншчаад идэг тийм. Шал өөр асуулт гараад идэг. За гүн байна. За явъя дөө. За толгойн хүндэтгсэн нэрийг мэдэхгүй юу? Би нэг хаачлаа шүү дээ. Тэнийг л аваа. За толгойн гэдэг үгийн хүндэтгсэн нэрийг нэрлэнэ үү гэж. Тэргүү. За маш мундаг баяр хүргэе. За чи төргийн хэллэг мэдгүй. За нэг төргийн хэллэг хэлээд үзүүлнэ. Найзуудаа. За энэ төргийн хэллэг юу н ямар зорилготой байд юм болоо? Төргийн хэллэг хэлээл хэвэл хүүхдүүд ямар болох вэ? Хурдан уншаа. За маш зөв. Хурдан уншдаг хурц тод хэллэгтэй болно тий. За энэ хүчтэй асуулт шүү. За яа. Ямаа 11-наас үрээд яах вэ гэж юм. 11-наас үрчээд дараа нь яад юм болоо? Тийм. 10-наас үрчээд дараа нь яадаг вэ гэж юм. Биш ээ. Хөгжөлтэй талаас нь бодоод үзлээ. За ихлэ 10-наас үрчлээ дараа нь хэднээс. За чанга тод хэлээ. 11. Зүйтэй 11-наас үрнэ гэж. Баяр. За адуу өхөр тэмээг нийтэд нь ямар юу гэж нэрлэвлээ? Ямар мал гэдэг вүлээ? Мэдхгүй юу. Орчны хэлсэн байсан. За зүгээр та тэрийг гаргаа. За маш зөв хариуллаа. Бодно. За дараагийн асуулт. За ташигийн 4-р сурлаас асууж байгаа шүү. За юу ташиг бирдээс юу хүсдэг вэ? Тэгэхээр зоос хүсдэг дараа нь ахыгаа хүсдэг. Тэгэхээр зоос хүсдэг дараа нь ахыгаа. 4-р сургууль дээр нөгөө халтаг том төвтэй болмоор байна. Сайн бодож байгаа дахиад хариулъя. Биш үү? За 4-р сургууль дээр ташиг бирдтэй тааралдаад бирдээс ямар хүсэлт хүсдэг вэ гэх асуулт байна. За 4-р сургуулаа унсан билээ ойлоо. Вишаг байгаа юу? За ээж охин хоёр юугаар адилхан байдаг вэ гэж юм. Яа зөвхөн маш их хариулсан. За дараагийн асуулт. За нар сар од 3-ын дунд юу байдаг вэ? Сар од 3-ын дунд их байдаг. Үгүй ээ. Жоохон хөвчөнд асуулт гэж байна да. Нар сар од За ташигийн 5-р сурлаас тосгонд аимшигтай шуурга хөлөглөө хурч ирсэн хүний нэр хэм бэ? За мэдээж үзэх байна. За Баба Яагийн хамгийн дуртай хоол нь юу байсан бэ? Сайн бодчихоо. За ташигаа уншсан бэ? Уншсан уу? За Баба Яага хурж ирээд юу идэх гэдэг вэ? Ямар хоолнд хамгийн дуртай вэ? Мэдгүй юм. За маш баярлалаа. Хомхон биш ээ. Эсэргээр юм да. Эсэргээр. За хүүхэд гэж юм. За хариултыг авч бялон доктор шаарсан хүүхдийн махыг идэх дуртай гэсэн юм. Аимшигтай юм а тийм. За ташиг хаанаас өндөг олж ирэхээр шийдсэн билээ? Хадаас нь биш ээ. Дараагийн зүйл яах вэ? Яган дөрөвдүгээр сургуулийн За тэгвэл энэ хүчинд асууж байсан яа хүн яагаад эргэж хардаг вэ гэж. Чи яагаад эргэж хараад юм бол ингэ
Тийм аа. Яагаад заавал эргэж харж байгаа вэ? Одоо За маш зүг. Одоо нөгөө учраас эргэж хараа. чанга чанга. За маш зогсоо хэрэгжлээ шүү дээ. За дараагийн асуулт. Дараагийн надад хариулсан. За энэ хөгжинтэй асуулт юу? За юу гэдэг сайн бодороо ингэж өвөл заяа өвлийн улирал цантай хүн ялаа хоёр уралдахад аль нь төрүүлэх вэ гэж юм. Ялаатай уралдахад аль нь төрүүлэх вэ гэсэн байна. Сайн боддоо. Ацаа. За биш ээ. Хоёр болцсон шүү. Хоёр болцснууд нь За ялаа цантай хүн хоёр өвөл уралдахад аль нь төрүүлдэг вэ гэсэн асуулт байгаа юм байна. Ямар өдрөлөө сайн бодороо. Юу гэж? Тий. Өдрөлд ялаа цантай хүн хоёр уралдахад аль нь төрүүлэх вэ гэж юм. Тэр уралдаж болох болов уу? Яагаад болохгүй вэ? өвдөгч. Оо, яа нөгөө. За маш зөв надаа. Энэ мэддэг юм байна. Энэ ямар хүч вэ? За ташинтай даралсан гүнжийн нэр. Хин Аюу, бэж. шиг 6 дугаар турлаа. Тэгэж 6 дахь суралцдаг байж. Бэж. Аюу л аси сарашин аа. За маш амжилттай сарашина гүнжтэй таш юм байна. За 6 дугаар сурлаас асууж байгаа юм шүү. Та чөтгөр ямар царайтай байдаг вэ? 6 дугаар сургууль гардаг чөтгөр ямар царай? Улаануудтай шавар шиг бийтэй. За маш зөв. Бүгдийг сайн уншиж тий. За ташиг 6 дугаар сурлаа хийсэн билүү? Сайн уншаагүй юм тий. За бол асуулын хэлбэр. Дөрөвс дэшээ. Дөрөвс дэшээ уншаагүй юм. Дөрөв. 3-аас дэшээ тий. За дараа За нохоо яагаад ясыг зууж явдаг вэ гэсэн байна. Идэх гэж биш ээ. Яагаад амандаа зуугаа явдаг юм бол? Гартаа бэрээд юм жоо. Чи бодоо яагаад ясыг зуугаад яваад юм? Нэр жим чадахгүй юм. Яагаад чадахгүй вэ? Байж чадахгүй болохоор амнаа зуудаг гинэ. За зүйлтэй хуруугүй учраас гэж нэр гар байхгүй учраас амнаа зуудаг байна. За энэ бас өчигдөр асууж байна. За голоос ямар чулуу олж болохгүй вэ? Гол дотор ямар чулуу байдаггүй лээ? Голоос гарч иж байгаа чулуу маань ямар байдаг вэ? Чулуу. Зүйтэй. За дараас багш хүн юугаар амьсгалдаг вэ гэсэн асуулт байна. Агаараа. Зүйтэй агаараа тийм ээ. За ингээд чи гой зүудлээ штэ. Зүүдээ ээж аавтаа ярьж өгөхэд бол эхлээд яах ёстой вэ? Зүудээс хамаач бодох хэрэгтэй. За арай биш ээ. Ингээ унтж байгаа зүүдээ ярих юм бол эхлээд яах ёстой вэ? Ингээд Сэрэх ба. за маш зүйтэй сэрэх ёстой тий. За дараах нь. За төлтөө зүгээр байсан. За ташаа 8 дугаар цомрлоо хийсэн билүү? Уншаагүй юу? За дараах нь. За ямар хүн өгөнд ордоггүй вэ гэсэн байна. Чиний юутай? Тий. За өгөнд ордоггүй хүн ямар хүн өгөнд ордоггүй вэ гэсэн байна. Саксофон. За арай өөр. Хамаагүй. За. За арай биш байна да хариулт нь. За дараагийн. За энэ биш хараа. За ямар хүн өгөнд ордоггүй вэ гэсэн. Зөрөө. За үгүй. Бэж ямар хүн гэж. Зөрөө гэж ямар.
들어 들어 내가 들어 드시는 어떤 양을 보고 뭐 들어 드시 답이 벌써 За маш зүйлээ. За чон яагаад түүх юм ах идэв юм болоо? Ашиг тийм биш болохоор. Хөшиг ухаалаа биш болохоор. За ер нь баг авчихгүй чанаж чадахгүй болохоор л гэсэн байна те. За зүйтэй. За зүү хариулсан. За ингэж нараа. Нэг айлын 3 эрэгтэй хүүхэд тус бүр нэг эгчтэй. Энэ айл хэдэн хүүхэдтэй вэ гэсэн байна. За маш зөв хүүхэдтэй гэсэн байна. За удаач хүн ямар байх хэвтэй юм болоо гэсэн байна. Үгүй ээ. Зүйтэй. За маш зөв. За мөсөн дээр мөнгөн аяг сар тэр юу вэ гэсэн байна. За маш амсан. За зүйтэй. За дараа. За дүүргэж болдоггүй ямар сав байдаг вэ? За зүйтэй. Гадаа бороо орж салхилж байв 10 давхрын айлын цанхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ? За гадаа бороо ороод салхилж байлаа гэж 10 давхрын айлын цанхоор нэг шувуу орж ирэв. Тэр ямар шувуу байсан бэ? За хариулт хэлээрэй. Ямар вэ? Биш ээ. За дараа. Зүйтэй норсын шувуу гэж юм. За зүйтэй. Хоньны төлийг юу гэдэг вэ? Зүйтэй 3 гэдэг. За хулан морь уйдаг хүнийг юу гэдэг вэ? Уяач. Зүйтэй уяач гинэ. За дараа. Хос нутгаар орж ирсэн эрэгтэй хүн ямар сонин үйл гаргасан бэ гэж. Хос утсан гэж байна. Сайн байна. Чөтгөн. Сүүл. Зөв юм байна те. Зүгээ болгоод сал дээр сууд яг нохоо шиг утсан гэж хэлсэн байна. За зүйтэй. За дараагийнх нь уншааг байгаа тий 13 мөр уншааг дараах. За Монгол ардын зүүн үгэнд нэр хугарахаар юу хугар гэдэг вэ? Нэр хугарахаар юу нэ? Окей, хүн хугар бишээ. Нэр хугарахаар За баярлалаа. За дараа. За нэр хугарахаар юу хугар гэдэг вэ? Баярлалаа. Нэр хугарахаар юу хугар гэдэг вэ? За миний биеийн дотор тахтай юм лээ. Яс. За зүйтэй. За Монгол гэрт ил гал түлхэхэд зориулсан хэрэгслийг юу гэдэг вүлээ? Ийм уран хөлтэй төмөр. Биш ээ арай авч үе юм арай өөр. Монгол ардын зөвөр цэцэн үгэнд гаднаа гэлэнцэг дотроо ямар гэдэг вүлээ? Гаднаа ийм гоё гялцсан гоё дотроо ямар гэдэг вүлээ? Ихтэй мэдгүй мэн те харин тийм ээ. Нэг анаа даа. За мэдгүй гаднаа гэлэнцэг дотроо галанцэг. За зүйтэй маш амжилттай байлаа. За алга дарам газар гэж ямар газар хэлдэг вэ ингэж? Алга дарам газар. Алга ийм дарам газар гэдэг шүү дээ. Алга дарам газар гэж ямар газар хэлэх вэ гэж. За мэдгүй байна. За мэдгүй байна уу? За маш амжилттай. За зүйтэй шүү дээ. Болсны эцтэй удаан болсны маш зүг хариуллаа. За дараагийн. Аавыг хэн гэдэг вэ? За өвөө. За авахаас л таалаа шүү тий. За эрүүл биед ямар ухаан оршин гэдэг вэ? Эрүүл биед хоёулаа тэр дандаа юм зүг гарч тий. Эрүүл биед
хэлж гэх юм ууг нь мундаг хэлсэн даа тий. За мэдгүй байна уу? За маш баярлалаа. За энэ Саруул. за зүгтээ саруулах. За эдгээр бие чимхээр юугаар бие чимэх вүлээ? Энд жаа багш нь хэлж өгч байна уу? Эдгээр бие чимхээр чи энэ нүмэг бие чимээч гээ. Хэлэхгүй байна. За мэдгүй юу? За тэгвэл одоо сухихаас хэлээ үнэстэн мундаг хариулсан тий. Ингээд гоё л материал. Үгээр чи. За Зүг. зүг арай биш байна. За мэдгүй бол дараагийн энд хэмжүүлээрээ за суучих гэж юм даа. За хариулт төрүүллээ. Эрдмэр бий. За маш их баяр хүргэе. Энэ 24-нд алхахаас нам бодлоо жаах хийж байгаа шүү. За тэгээд анхаа дуртай бүх хүмүүс чи цуглаад ирэх шүү заяа. Тэгээд дараа нь уншаа дараагийн удаа анхаандаа тэр маш ихэвчлэн амжилттай авах шүү заяа.